өдөөс хойш ингээд 3-аас 4 цагийн хойно гидс нь ингээд сайхан ховлтоод ингээд хөдөлж байдаг. Тэгжил одоо эхэлж заслаа хийхэд одоо утлага тэгэл бүх зөндөө юм байдаг юм л да. Тэр мэтлэнгийн юм хийгээ сэтгэл сайхан сэтгэлээ засаад ингээд уяа тавуулаа гисгүүлж ингээд анх ингээд гисгүүлж байдаг чинь морч нь хэлээд өгнө. Мордот ингээд гэгэлзээд байх юм бол за энийг ямар ч байсан сэтгэлийн дарж байх юм байна тийм ээ. Ажуу алгуур тавиу байх юм бол энэ сэтгэлийн цааш байх юм байна. Одоо сэргээж байх юм байна гэх мэт. Тэгжл одоо уях хэвчээ. Зөв сайхан эдсэн мөр бол ерөөсөө суур одоо гаргахан мөрөөр л одоо малдаад байж болдгоо шүү дээ. Байнгын одоо сайхан усын зөв гаргаад зөв сайхан болгоцсон мөр. Хэд оноод юмны сэлгээд ингэж байж хад байнгын сайхан өлөн бүрэн төвштэй байлгаж байгаа мөр бол хэзээд бэлэн байж идэг. Тийм мөр одоо идэлгч нь ингэдэж шүү дээ одоо морины хор гарна гэж ярьдаг даа тийм. Морины хорыг гаргахад 11 сарын 10-аас л одоо 12 сарын одоо 9 эхлэхийн хооронд тэр хооронд морины хор гарна гэж ярьдаг. Морины хор гарсан яаж яах вэ гэдэг. Эмээлийн хойдын хавцсан дээр нарийн ингээд хамрын тамхи шиг шороо ингээд босохгүй болсон нөхцөлд морины хор гүйст гарч байгаа юм. Морин ингээд ширүүн одоо та нар морины хор гүйст гараагүй одоо хорны гараагүй хахад ширүүн үнтэй базаа хайцсан моринт чинь эмээлийн хойдын хавцны хагийн хавцсан дээр өснийх нь ингээд зарайд босохгүй ингээд наалтчихад энэ ингээд байдаг шүү дээ. Зөөлөн сайхан ингээд усыг гаргаад ингээд бохтой зэрэг сүүлдээ бид нь хөлс тогтгоо байна. Эмээлийн хойдын хавцсан дээр нарийн шороо тогтгоо байна. Тэгсэн нөхцөл гүйст ус нь гараад хоорн гарч байгаа юм те. Ер нь адуу үнтэй салхинд уруудуулахгүй үнтэй байх уг нь байж болох ёстой юм байна шүү дээ. Адууг ингээд тэнгэр муу хавууллаа гэтэл урьдчилаад хожиглуу дараа хийдсэн байхад дандаа сахихын уруу дарж байсан адуу бол хизээч уруудна гэж байдаг. Хожиглоо хийчихтэй өөрөө харъяндаа бэлчээрээр байгаад гаад ирнэ. Тэгэх юм бол адуу нь уруутдаггүй байх тийм л байдаг. Одоо тэгээд энэ усууд малаа гэрийн гадал харагчийн нэдийг аваад ирээд болсон юм. Тэгээд тэгэхэр чи яаж одоо тогтох вэ? Тэжээх мөр юус яг тэр саяын чиний би чамд хэллээ шүү дээ. 11 сарын 10-аас л 12 сарын одоо ёол хөхтэй сайхан зөв сайхан эдэлчихэл тэгэл тэжээ. Тэгэхэд яг таар сүүлийн үед энэ гөрүүлц хөдөлгөөн энэ одоо хоол боловсруулах энэ сайн гээл нэг ягаан юм нэг одоо улсууд туулга гэдэг нь туулга биш юм байгаа. Тэр чинь тэжээл өгөөд тэгээд тэр дотор гиз тэр гөрүүлц хөдөлгөөн бүх юмыг эмчлэхтийн зорилготой юм билээ шүү дээ. Нэг савтаа ягаан юмуд ирээд байгаа шүү дээ. Хоолны өмнө л одоо тэжээж байгаа юм бол амьдын хэмжээнд тахуулаад өгдөг юм да 40 грамм өгöd байх бүдүү адуунд болд юм лээ. Бага адуунд бол нэг 20-25 грамм өдөртөгчөд байхад болно. Ерөн зүгээр хар гиз гэдэг чинь юм шүү дээ. Давхар үеийн морийг чангаар нь хаягтай зэрэг гид суудаг байхгүй юу? Хариу уяа хийхгүй буцаад биеийг тавиулж орхилгүй хаягтай зэрэг хар гиз гэдэг юм суудаг. А тэрнээс биш яг хариу уяагаа зөв хийгээд бүх үеийг ингээ налаатар тавиулаад тэгээд одоо адуу үжилдээ анх харихад ямар байсан тэр шиг нь болгоод тавих юм бол морь хар гэж суuna гэж юусоо байхгүй. Юусоо ингээ чангарсан чигээр нь ингээ хайчтай зэрэг л тэр одоо хар гэж гэдэг мохор өмсөнд агссан урд жилийн үлдэгдэл одоо нэг хомоол гарлаа гэж уусууд ярьж байдаг. Тэр чинь байхгүй юу? А тийм учраас тэр сайхан хариу уяагаа хийгээд зөв сайхан болгоол тавь. Тэгэхэд юм бол тэр хар гизгэж суuna гэж байхгүй. Хэрвээ тийм болгоцоо тийм гээд одоо амьдралаар тохиолдох юм бол ерөөсөө морийг ийм одоо гизээ аваагүй чангараагүй байж байхдаа гизийнхаа заслыг хийж бий. Тэгжээж тэр чинь алга хөдлөж байж. Одоо хэрвээ тиймдээ гээд 100 тэр ингээд цаглаа хайчихсан мөрөнтийг бол намрын хамгийн анхны заснаар адууны гүйс цаддаг гэдэг чинь намар хаврын нойтон заснаа цаддаг гэдэг. Адуу жилд 2 зад цаддаг гэдэг гэж үүдэг шүү дээ. Яг тэр үед яг тэр бас нэг морины хоолой гизийн заслыг ер нь болгон бас хийчихэд гэмгүүлтэй морь болгоомдоо хийчихсэн байхад. Сайхан авч хоноод одоо засаад хонсон байхад гүйст нэг сайхан цатгаад
Адуус нэг намар ингээ жалга молгон тараагаа хөвчихсэн нэг аргагүй цадцаа хөвчидэг юм да. Намрын анхны заснаар. Тэр үед нь барьж ацаад тэгтээ анхны заснаар барьж ацаад уян чоноод ингэхдээ халааж унж тавьж болдгоо шүү дээ. Тэгэх юм бол өстө досон жил мөнгө өгөх шүү дээ. Сайхан ацаад маргааш нь сайхан хөтлөж эргүүлээд өлөн дээр нь хол явахгүй шүү дээ. Учиргүй хөлөнгөхгүй. Тэгээд эцсийн сайхан хөдөлгөөд адуу эзлэжийн ойрхон байлгаж угаад халаахгүй хүүтэн биеийн дээр нь тавих хэрэгтэй байгаа шүү. А тэгэхгүй өнөөдрийг хөдлөө цууд авчиад халуун биеийн дээр тавьчих юм бол намар цагийн гим анхны засны юу ч нэртэй эмзэг адуу гим сууд. Азаргыг тавихад эр засаа эм засаа гэж байдаг. Эр засаа таатун тэгшгэн бөгөөд үзүүрэн шохох хэрэгтэй юм лээ. Ингэж үрдэл нь сайн гардаг, үүний үр хордлох хэрэгтэй. Ийм адууны бол даандаангүй их насны бол гарах хэрэгтэй гэсэн юм байна. Манайхны дээдсэл ингэж үздэг. Жишээлбэл хамгийн наацхаас нь хэлэхэд давагд юм их одоо хэмэдхийн арборны эцэг цавдаар зэрэг ураг шаарсан засаатай шөвгөр засаатай зэрэгсэн. За тэр манай хуучин хэрбэрний эцэг хэрэг зэрэг бол хой шаарсан шөвгөр жижигхэн засаатай. Одоо Бадрун Шанзуу гэдэг хүний уяач хотны мөрзөг гэж манайхны утгын хүн байсан. Гинлээ. Түүний морийг насаараа уйсан одоо унаад уйсан тийм хүн цог манай нурагт байсан. Тэгэхээр тэр хүн манай тэр урдны хэрбэрний эцгийг авахд бүх улсууд ургуулад байхад ганцхан тэр хүн өмнөсөн юм л. Хээч наадах шин их насны мөр гарах аргагүй сайхан хоёр засаатай тэгсэн саатай сайзагч олон сайхангуу тавиараа төлөөх өгөөш гэсэн. Тэгээд улсын нааданд дөрүүлдэг мөр тэндээс гарсан. Би морин дөрвөлгөнд тогроо халтар гэдэг азарга тавьсан. Тэгээд засаагийн үдсэнд түнтгэр бөөн засаатай азарга байсан. Тэгээд манай эцэг тэр хоёлоо ярьж байгаад төлөө сайн гарахгүй хин өөрөө сайн уралдах байх таа гэж тавьсан. Тэгээс олон сайхан төл гарсан. Ганцхан гарамжууга манай военцганы нэрэн жимээ адуу нөхцөлийн даштаа гэдэг хүнээс гооч тэр тавьсан хээр азарга хурдсан. Тэр улсын наадмыг дөрөв тас. Тэгээ 10 адаар олсон да түүний хөөгтүүд нь одоо сүүл ордсон. Ийм очтой. Тийм учраас түнтгэр боолсаатай азаргаар бас яг дараа нь тул дахиулна гэдэг бол айхтар баталгаагүй байх шүү гэдэг. Уян хазарганд 7-оос 8 гоо хураад гсэн дээр юм шиг байдаг. Илүүгүй хураад гэхлээр тамирдад байдаг, дутуугүй хураад гэхлээр өшөөгүй хураах гэдэг. Тийм учраас сэтгэлийн тайван байлгаж гүүгээ тоохоо байвал байдаг юм да 8 гоо 7-оос 8 гоо хураад гсэн, өдөөгүй хураад гсэн. Ер нь хязгаарлангаас доош насны гоо хураад гахад их муу байдаг. Олон дахиж эргэж ордог, хээл авдаггүй. Тэгээ нөгөөдхийгөө эргэж өмүүлээд байдаг. Ийм ашигтай байдаг. Ер нь азаргыг тарган талтай уух нь их зөв юм. Ер нь тамиргүй азарг бол тэр жилдээ айхтар явдаггүй. Тэр адуу ер нь идэж байгаа хоолноос дөө хар махалж үж адуу хурдалдаг. Өөхөн амын адуу хурдалдаггүй. Тэр хөлснө гарахгүй. Ядаргаа амархаав. Тэгээд нөгөө хийн дадан суугаад ийм болдог. Тийм учраас хар мах суулгах ажлыг ой та нар ямар ч насан дээр бодох. 11 сард жишээ үзэхэд хар мах сайхан таргалсан байвал манайд зөв таргалж гэж бодож байна. Ихтэй байх юм бол энэ буруу таргалжээ. Энэ болохгүй нэ гэж бодож. Энэ махыг суулгахын тулд манайхны дээр үед борогтой газар гаргаж. Боргоод ногоо гарна. Хольж идвэл тэгэх юм бол мах сууна гэж. Тэгэд азаргууны тохирог үүс цай хийх. Одоо энийг чадах юм бол олон сайхан хурдадуу гарна үстэй одоо жишээ нь амьдрал дээр үтсэн хүн манай эдгээр байна эдэн жил одоо Монголын 100-ны эхний мандатыг гаргаж байгаа хүн байна. Эдэн жилийн тэр хуучин шаргын эцэг халтар азаргнаас тэр оюун шарга шиг хурдадуу ахаа гарч болно ш. Тэгэд тэр нь ховор л байсан ш. Тийм учраас тэр тохироо бүрдэн гэдэг бол агуу юм л гэж би боддог.
тэр үнд эр засаа, эм засаа гэж хоёр засаа байдаг юм лээ. Тэрний тэр халуун засааг наавал шулуухан нөлөөлнө. Хүйтэн засааг наавал нөлөөлөхгүй. Яг бариад үсгээр аяндаа нэг хүйтэн халуун юм шиг байдгийг. Гэтэ хэцүү билээ л шүү. Хоёр гараа зэрэг тавихгүй бол нөгөөлхийгөө тавиад нөгөөлхөө хуучин гар маань халуун байдаг. Нөгөөлх нь халуун болдог юм уу тийм. Хоёр гараа зэрэг тавьж үзсэн юм. Тэр нь 7 настай, 8 настай. Энэ тэр адуу бол гүүл 7 настай жил нордог, гүүл 8 настай жил нордог. Адууноос юм шиг байдаг юм лээ. Тэр Монгол Антаргуу гэдэг хүн манай аав загши гэдэг. Адуураас надад яваад. Би чамд нэг юм магтаж гэж хоёроос нь даллаад. Яав гэсэн манай адуу 8 наснда их гэмтэй байдаг юм шүү. Эндээ сайн анхаараа гэж. 8 настай. Өшөө аль адуу 7 настай жил нордог ба шүү. Манай хүний бол 8 настай адууны жил нордог. Адууны жил орно гэдэг маань чинь 25-ны жил орж байгаа шиг бид нар тайлхан дээр одоо шинжлэх ухаанаар юу гэдэг нь цусны шинжилт өөрчлөлт гэдэг юм уу тийм ээ. Тэн дээр нь эвгүй ис адуу бол насаараа эвгүй болдог. Эвтэй уух юм бол болдог. Сай зөөн уяа зөг байл. Ийм учраас тэр 7-тай адуу 8-тай адуу гэдгийг бас анхаарах зүг юм гэж. Юуны залуучууд тэгээд морийнх нь багасчихсан юм байна хөдөг үрж байгаа. Морио унжиж, монийхоо сайн мууг мэднэ. Морио унжиж, өвчин тусгаж, эрүүл болгож унжиж. Монийхоо зөв бурууг мэдхэс одоо тэгжил эдлүү сайн байж болно да. Шинэ одоо энэ оноо энэ төр насаар адуучин авсан арай дээр нь осолдоод байгаа юм шүү дээ. Соёлоосоо хэцүү малгайтай. Ер нь манай өгөл намайг загнаад байдаг гэсэн. Азаг нэг цороход нэг адууны ард гардаг юм шүүлгээд өгөлдөг байсан. Тэр яг цороолгоо нэг адууны ард үзсэн юм уу юм хайрлж хамгаал азар санаас тулах гэсэн үг байна. Нэг цороход нэг адууны ард гарах ёстой юм. Хоёр цороо бол хоёр адууны ард гарах ёстой юм гэдэг байсан. Тэгэхээр цороогоогүй адилхан хурд адуу, носолдох цороогоогүй хурд адуу төрүүлэх нь байж тийм ээ. Тэгэхээр тэнийг бас нарийн анхаарах нь зөв болов. Нилээ эмзэг асуудал байна. Хаврын цагт одоо морийг энэ сайхан уснаас суслах бол одоо үнэхээр сайхан онгоох шиг санагддаг юм да. Одоо хамаагүй ч үгүй даа бид нар ч. Сайхан ус мөн сайхан элэгзэс дотор бүх юм цэвэршиж ямар насны адуу ус. Хаврын ус сайн ус мөн сайн юм. Сайхан тарга бол эрүүл шин ходог суслахгүй шүү дээ. Яг амны ус уудаг одоо сайн ходгоос л услаад байх юм бол тэр бас тэр жилдээ цаагуурайг тамир авдаг гэдэг ийм яриа байдгийг. Их насны морь гэхээр манай Монгол наадмын чимэг болж байдаг. Их насны морьны түрүү улсын наадмын түрүү бүх хоёр адилхан байдаг. Морь давхиулж байгаад морь давхихаан байхад дээр үед азар худалдаж аваад адуугаа сайдруулахаас илүү их насны морь худалдаад бол сайн их насны морь ирвэл түүнийг хурдагдаг гэж сайхан өвөг дээдсэн юм байна. Түүх улбаа байдаг. Тэгээ Төв аймгийн сэргэлэн сумд очиод морь үйж байхад Монгол Улсын зууны мандаа даваа гутаа ингээ ярьж суугаад бас ингэж байсан. Сүүлийн хэдэн жил морь сайн давхихгүй нэг их насны морь авъя гэдэг. Тэгээ цодмон алтраа төрүүлүүлчээ яг шаралтан морь аваад аригдаг учраас морь эргүүлж байгаа юм шүү гэж. Тэгэхээр бас энэ их насны морьараа бусдаас онцлог. Нөгөө талаар Монголын одоо морь спорт хойштой холбооноос зохиолсон Монголын шигшмэл хурдан хөлгийн 4 уралдаанд би их насны морьд харж явсан. Тэгэхэд тойруулгын халдсан морь 19 настай мордсон. Авчиг 6 настай морьд зүүн талаас ирж бас мордож байсан хэд хэдэн морьд. Ингээд бодохоор нэг 13 жилийн төлөв нийлж уралдаж байгаа шиг байна. Тэгэхээр арай бусдаасаа нэг онцлог юм уу бас 19 настай азар улсад том уралдаанд оролж байгааг бас араагүй. Тэгэхээр их насны морь бол олон жилийн одоо шигшмэл хурдан хөлгөөд нийлж уралдаг гэдгээр арай өөр юм уу гэдг нь амьдрал дээр ингээ харагдж байт юм байлээ. За тэгээд их насны морины уяаны тухай, ерөнхий уяаны тухай одоо түрүү онтонлаа хинкийн ярьлаа. За тэгээд морь уухийн тулд хамгийн түрүүнд морио эрүүл байх ёстой гэдэг энэ асуудал бол одоо уяачтнууд нэлээ дэлгэр. Эхлээд морио эмчлэх ёстой юм байна, идэх ёстой юм байна гэдэг дээр л уяач хүн анхаарах ёстой. Тэгээд энэ би сэргэлэнд очиод малчин болчоод тожил гэж баян цааны өгөнтөө нэг ураос нэг тэр өгөнд юм авч өгөөд ингээд яриад суугаад байсан чинь
өвөл одоо 30 мил өгөө морийг хорон гарсан гэж ойлгож болохгүй байхаа гэсэн юм яриа яригдчихсэн.